уу? Сайн уу найзуудаа? За, та нар сайн өгдөг дүрмийг хэн биелүүлж байгаа вэ? Сайн биелүүлж байгаа үү найзуудаа? Хүүхдүүдээ өнөөдөр бүгдээрээ хоолоо асгаж зутгалгүй цэвэрхэн идэхийн учрыг үздэгэ. Тэхүү найзуудаа? За, зураг хараарай хүүхдүүдээ. Өө, тэр даадлын зурган дээр байгаа шиг хоолундаа зүйтэй хүүхдүүдээ тэр даадлын зурган дээр байгаа шиг хоолундаа асгаж идэх нь зөв үү буруу юу? Ямар хүүхэд хоолундаа асгаж идэх вэ? Төндүүлээ чи юу гэж бодож байна? Эсвэл бүр жаахан хүүхдүүд юугаад мэдхгүй халбаад барьж чадахгүй аягаад барьж чадахгүй хүүхдүүд асгаж идэх байхаа. Хүүхдүүдээ тэгэхээр манай төндүүлээ зөв ярьж байна. Би харсан юм чинь манай ахын хоёрхан настай жаахан хүүхэд халбаа барьж чадахгүй хоолоо асгаад ахыг би харсан байхгүй юу? Найзуудаа харин том ах ихч болчиход хоолоо гадуур нь асгаж идэх нь зөв үү буруу юу? Найзуудаа би бас хоолоо хаяа асгаж иддэг байсан. Нэг удаа би хөдөө явахдаа юу харсан гэж санана. Ахааны байш. Ахаанууд үүрэндээ хоолундаа асгаад дээр нь шээж багад амар муухай үнэртэй байсан. Яна тийм үү төдөлөө. Тэгээд би ахаа ийм муухай бохир заваа байдгийг өөрийнхөө нүдээр олж харснаас хойш гахаатай адилхан болохгүйгээд хоолоо хичээж иддэг болсон. Найзуудаа түнтүүлээ хүү маань үнэхээр мундаг шийдвэр гаргажээ тийм ээ? Үнэхээр ухаантай хүн байдлаа атгуус маш шиг хоолоо асгаж зутгаж муухай идэх нь муухай шүү дээ. Тийм үү найзуудаа? За тэгэхээр хоолундаа асгаж зутгаж идэхгүй байна гэдэг чинь бас сайн хүүхдийг эзэмшүүл зохих дүрм шүү дээ. Тийм үү? Тийм. За тэгэхээр найзуудаа бүгдээрээ сайн хүүхдийн дараагийн дүрмийг гаргаж ирье. Ямар дүрм байж болох вэ найзуудаа? Сайн хүүхдүүд хоолоо асгаж зутгалгүй цэвэрхэн иддэг. Зүйтэй найзуудаа дахиад хэлээрэй. Сайн хүүхдүүд хоолоо зүйтэй баяр хүргэе найзуудаа баяр хүргэе. Телевиз үзэж байгаа найзууд маань ч гэсэн энэ дүрмийг баримтлаарай. Үнэхээр бид нэр хоолундаа асгаж зутгаж идэх юм бол юутай адилхан болох вэ найзуудаа? Тийм ээ гахаатай адилхан болно шүү дээ. Тэгэхээр бид нар чинь ухаантай хүн юм чинь мэдээж энэ гахаатай адилхан байхыг хийж хүсэхгүй шүү дээ найзуудаа тийм ээ? За ингээд Монголын шинэ өглөө нэвтрүүлгийн дараагийн сайн хүүхд болгонтэй дахин уулзтлаа. Түр баяртай найзуудаа. Баяртай.